Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээ. Замын хөдөлгөөний дүрмийг хүмүүс өдөр тутмын амьдралдаа мөрдөж хэвших ёстой ба энэ нь өөрсдийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг хүмүүс тэр бүр ойлгож ухамсарладаггүй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдлын 54% нь 0-оос 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртдөг голлох шалтгаанууд. Зам дээр болон замын ойр тоглох. Замын хөдөлгөөний дүрм мэддэггүй, зарим мэддэг нэг нь болгоомжгүй байдлаас зөрчих. Харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд анхааралгүй оролцох. Дүрмээ баримтлаагүй болон согтуу жолоочийн буруугаас. Ундаг дугуй болон дугуй тишүүрээр замын хөдөлгөөнд оролцох. Замын хөдөлгөөнд оролцох үед бага насны хүүхдийг гараас нь хөдөлж явах хэрэгтэй. Автобуснаас буугаад автобусны урдуур гарч болохгүй. Гэрлэн дөхөө байхгүй газар бол автобусны араар тойроод хөдөлгөөн чөлөөтэй болсон үед зам хөндлөн гарна. Тээврийн хэрэгслээр зорчихдоо зориултын суудлах хамгаалах бүс хэрэглээгүйгээс бага насны хүүхдийг урд суудлалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Та хүүхэдтэй хайртай бол харын суудлалд хамгаалтын бүс зүүлгэн суулгах хэрэгтэй. Бага насны хүүхдийг зориултын суудлалд суулган хамгаалах бүсийг байнга хэрэглээрэй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. Эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан.